Алтай нурууг дамнасан бүс нутаг нь олон зуун жилийн турш өрнөд дорнодыг холбох уулзгар болж хүндрэлтний төгс соёл иргэншил хэл шинжилэлд өөрийн өвөрмөц байр суурийг эзэлсээр иржээ. Өдгөө 21-р зууны шинжлэл өөрчлөлт салбар тутмын сорилт бэрхшээлийн зангилаан дээр Алтай бүс нутгийн улс орнууд дэлхийн нийтийн эв нэгдэл ирээдүйн хөгжлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх алхмыг хамтдаа түргэвчлэхээр Улаанбаатар хотноо чууллаа. Ердөө 2 жилийн өмнө Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш манай улсад айлчлах үеэрээ Монгол улс бол энх тайвны бэлэг тэмдэг хэмээн тодтогсон удаатай. Монгол улсын их хурлаас санаачлан Америк нэгдсэн улсын Стэнфордын их сургууль илүү сайн ирээдүйн төлөө урайтай Бан Ки Мун сантай хамтран зохион байгуулсан Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлцээ олон улсын чуулга уулзалтад 11 орны 300 гаруй хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон юм. Хоёр дахь удаага болж буй Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлцээ чуулга уулзалтын сэдэв болох энх тайван шудраг ёс тогтвортой тогтолцоог цогцлоох нь Нэгдсэн үндэстний байгууллагаас зарласан тогтвортой хөгжлийн нийт 17 зорилтын цөм тулгуур нь гэж болно. Геополитикийн эдрээд орчин, улс орнуудын хуваагдмал нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хямрал зэрэг олон хүчин зүйлсээс улбаалж дээрх зорилтын хэрэгжилт улам бүр удааширч буй энэ цаг үед бүс нутгийн хүчин чармайлт хамтын түншлэлийг идэвхжүүлэх зорилготой уг чуулган нь дэлхийн дахины аюулгүй байдлыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй Монгол улсын онцлог санаачилгын илрэл мөн. Доктортой хөгжлийн зорилт 2030-ийн оршил хэсэгт доктортой хөгжил энх тайван хоёр бол салшгүй холбоотой. Энх тайван амар амгалан сайн сайхан байдал бол салшгүй холбоотой. Нэг нь нөгөөгөөрөө оршин тогтох боломжгүй гэж заасан. 2030 он гэхэд доктортой хөгжлийн зорилтуудын бүх зорилтыг ханган биелүүлж чадахгүй ч гэсэн заашгүй шаардлагатай чиглэлүүдийг эренбэлэх боломжтой бол хүчин чармаалтай түрэгдэх оролцогч талуудын хамтын ажиллагаа дэлхийн нийтийн түншлэлтүүдийг бүс нутгийн түншлэлийг дэмжих замаар томоохон ахиц дэвшил гарах боломжтой байна. Доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дайны дэлхийн түншлэл чухал гэдгийг дээр тэмдэглэсэн Транс-Пасифик буюу Номхон далай дамсан улсуудын доктортой байдлын яриа хэлцээг Стэнфордын их сургууль Бан Ки Мун санаачлан хэрэгжүүлж байна. За энэ Номхон далай дамсан яриа хэлцээ Алтай дамсан улс орнуудын яриа хэлцээ болон өргөжснөөр энэ дайны дэлхийн түншлэл доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө улам нэгт уялдаатай болж зохицоор хэрэгжих хүнс үрдэнэ гэж үзэж байгаа. Монгол улс болон бүгд найрамдах Солонгос улсын хувьд бас нэг нийтлэг чанартай байдаг. Юу вэ гэхээр бид нар альва хүндрэлээс гарч чаддаг юм дэсвэртэй ард түмнүүд бол байгаа. Тэгэхээр бидний хувьд доктортой хөгжлийн зорилго энэ хүрээнд хэнийг ч хойно архихгүй байх тийм ээ. Энэхүү бас урайлга дээр бол бас архиц гаргахын тулд дэлхийд даяар энх тайван болон шудраг ёсыг тогтолцсон зогцлох юм хэрэгцээ шаардлага бол байгаа.
алтай дамнсан доктортой байдлыг яриа хэлцээр гэдэг бол одоо энэ инновацлог одоо бодлогын одоо энэ түншлэлүүдийг одоо бий болгох, за дээрэс нь Америкийн нэгдсэн улс болон Азийн хоорондох одоо энэ хамтын ажиллагааны одоо янз бүрийн одоо эхлэлүүдийг бий болгох тийм ээ тал дээр бол маш чухал одоо нөгөө платформ гэж бол бид нар харж байгаа. За уур амьсгалын өөрчлөлт, инфляц, за дээрэс нь одоо нээлттэй сүлжээний энэ асуудлууд бол бас энэ хит хитэн давхар одоо нөгөө хямралыг бий болгосон байна. Энэ дээр бол одоо хүнс, эрчим хүч болон санхүүгийн гэсэн гурван давхар хямралууд бол нүүрлж байна. Тэгэхээр бидний тулж байгаа энэ сорилтууд бол зөвхөн улс орнууд ангаараа одоо хөгжин чармаагаад бол одоо шийдэж чадахгүй. Доктор Догтлын зорилго дээр бол хэнийг ч хойно орихгүй бай гэдэг гэж байгаа тийм ээ. Тийм ч учраас бол бид нэр бүх оролцогч талуудаа бол одоо цаашлаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй, инновацлог байдлаар ажиллах хэрэгтэй, илүү одоо нөгөө бодит байдал дээр одоо газар дээр бол одоо тодорхой ажлуудыг бол одоо хийх тал дээр бол одоо бодит ажил хэрэглэж байдлаар ажиллах хэрэгтэй гэсэн үг байна. Үүний тулд бид нар юу хэрэгтэй вэ? Энэ хүчтэй институт зэрэгтэй байгаа. Доктортой хөгжлийн зорилго маань үүний зэрэгцээ бол бидний улс орнуудын одоо бодлогыг хөвшүүлж байгаа юм гол одоо баримт бичгүүдийн нэг байгаа. Тийм ч учраас бол Киргизийн 2018-аас 2040 он хүртэлх энэ алсын хараагийн баримт бичигдээд бол бид нэр доктортой хөгжлийн зорилгоудын одоо элементүүдийг бол оруулж өгсөн байдаг байгаа. За 2023-аас 27 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд бид нар бас тусгай зөвлөл байгуулад энэ одоо доктортой хөгжлийн зорилгын ахис дэвшлийг хянаж үзэхээр бол бид нар тогтолцоогоо бүрдүүлсэн байгаа. За бид нарын хувьд бол үндэснийхээ ашиг сонирхолтой бол бас доктортой хөгжлийн зорилгоо бол бас уйлдуулж өгж байгаа. Улс үндэстэн хийгээд ард түмнүүд бүгд үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал, соёлын ялгаатай байдлаасаа үл хамааран хүртээмжтэй нийгэмд хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүйгээр эрэгтийгш аж төрөх учиртай. Гэвч улс орнуудын хөгжлийн төвшин, засаглалын хэлбэр, тогтолцооны гажуудал зэргээс улбаалan энэ нь харилцан адилгүй байсаар байгаа нь биднээс бодлогын болон хандлагын өөрчлөлт, бат бих нягтрал, түншлэлийг шаардаж байна. Тийм ч учраас алтай дамсан доктортой байдлын яриа хэлэлцээ, олон улсын чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг, хүртээмжтэй нийгмийг зохицлооход тэгш шудрах байдлыг бий болгох сэдвээр эхэллээ. Швейцарын хөгжлийн агентлаг Швейцарын холбооны гадаад харилцааны яамыг төлөөлж Монгол улсад ажилладаг хувьд бол за гендер бол өнгөрсөн жилийн сэдэв байсан, инх тайван шудраг ёс тогтвортой тогтолцоо бол энэ жилийн сэдэв байгаа нэг чухал байгаамаа. Яагаад тэгэхээр бид нэр нодон жилийн хурлын үр дүнг харахад бол гендер бол бодитоогоор үр дүнгээ өгсөн энэ жилийн сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвшигчдийн квота нэмэгдсэн байгаа. Яагаад энэ өнгөрсөн жилийнхтэй холбоод байна вэ гэхээр энэ жилийн бидний сэдэв бол доктортой хөгжлийн зорилго 16 буюу энэ инх тайван шудраг ёсыг ярьж байна. Шудраг ёсыг ярихад гендер бол суурин байдаг, тийм ээ. За тэгээ цаашлаад бол яг гол ярихдаа бол шудраг ёсыг бий болгохын тулд боловсрал хүний эрх их чухал. Хүмүүс боловсралтай байж, өөрийгөө илэрхийлдэг байж, өөрийнхөө эрх чөлөө хүний эрхээ бол хамгаална. За мэдээж хэрэг тэгжиж бол бас тогтолцоон ч гэсэн хажууд нь бас сайн ажиллах хэрэгтэй тийм. Strong institution байхын тулд яах вэ гэхээр мэдээж хэрэг боловсралтай чадвартай байгууллага тогтолцоонууд бол өөрийнхөө зорилго ард иргэдтэй төрийн үйлчлэгээ сайн хүргэх гэдэг юм уу. Нөгөө шудраг ёс гэдэг нь тэгш бус байдлыг арилгахтай холбож тайлбарлсан. За тэгээд Швейцарууд одоо маш инх тайван нэг сагсан хөгжилтэй орн болохын тулд бол боловсрал хамгийн суурин байсан. Тийм болохоор боловсралыг бид нар ярихдаа бол чадварлаг багш
боловсролын тогтолцоо бүх хүмүүс бас мэдээлэл эрх тийш хүртээмжтэй байх ёстой. Тийм болохоор хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн байгууллагууд бол бас чухал юм шүү. Тийм болохоор Монгол улс бол энэ чиглэлээр их сайн ажиллаж байна. Энэ жилийн сэдвээ хүрээнд ч гэсэн Монгол улс өөрийнхөө туршлагыг бас хуваалцсан гэдэгт итгэлтэй байна. Oftentimes superpowers Ихэвчлэн том гүрнүүд тоглоомын дүрмийг тодорхойлж хөгжиж буй улс орнууд түүнийг нь дагсаар ирсэн. Харин өнөө үед хөгжиж буй улс орнууд дуу хоолой оролцоогоо илүү нэмэгдүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Энэ удаагийн Алтай дамсан доктортой адилын яриа хэлэлцээнд Турк, тэргүүтээ Төв Азийн олон улс орнуудыг урьж оролцууллаа. Бид Аз ТV-г зөвхөн Солонгос, Япон, Хятад улсаар төлөөлж ойлгож болохгүй. Доктортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг илүү эрчимжүүлэхийн тулд бусад улс орнууд хувь нэмрээ оруулах учиртай. Юуны түрүүнд өнгөрсөн жил гендрийн тэгш байдлын талаар хилэлцсэн чуулга уулзалтаас эхлээд Монгол улсын төр засаг доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ хэдийн оруулж эхэлснийг энд тэмдэглэе. Ийм учраас зохион байгуулагч улс орны хувьд энэ чуулга уулзалт түүний үр дүн хэрэгжилттэй нэгт холбоотой болсон. Энэ удаа ч ялгаагүй доктортой хөгжлийн 16 дугаар зорилгыг онцолсноор Монгол улс төр засгийн түвшинд цогц хамтын ажиллагаагаа тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтэйгүр энэхүү чуулга уулзалт Монгол улсын хувьд олон улсын хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх томоохон боломж юм. Өнөө цаг үед хүчний төвлөрлүүд хуваагдмал шинжтэй болж ирж байна. Инх тайвныг эрхэмсэн энэхүү 16 дугаар зорилтыг эд хилэлцэж байгаа энэ үед их гүрнүүд дорвитой алхам хийхгүй бол хөгжиж буй мөн жижиг бэлсрэг улсууд хамтдаа урагшлах хэрэгтэй. Тэд хамтдаа олон улсын засаглалын сорилтуудыг даван туулж хүчээ нэгтгэх цаг нь гарцаагүй мөн юм. Амар тайван байдал бол хүний эрхийн амин сүнс гэж хэлж болохоор ойлголт. Хэрвээ хүн амгалан байдал байхгүй бол аль ч эрхээ эдэлж чадахгүй шүү дээ. Мөн хэрвээ ус аюулгүй байдлаа хамгаалахгүй юм бол хөгжил ирэхгүй. Түүнчлэн засаглалч бат бих оршин тогтнохгүй. Тиймээс бид аюулгүй байдлаа суураас нь эхлээд бат бихжүүлэх хэрэгтэй. Монгол улсад ойрын цаг хугацаанд бүс нутгийн ямар нэгэн маргаан зөршилдөөнтэй нөхцөл байдал үүсээгүй. Тийм учраас дэлхийн геополитикийн өөрчлөлт эрсдэл энэ Дундад Азийн бүс нутгийг дайрахгүй гэх баталгаа байхгүй. Газрын дээр болон доор орших баялгаас эхлээд үүнд янз бүрийн хүчин зүйлсүүд багтаж болно. Томоохон гүрнүүд Дундад Азийн улс орнуудтай холбоотон хөрш болох эрмэлзэл байсаар ирсэн. Өргөн удам газар нутаг, газрын доорх баялаг, алт, нүүрс, зэс зэрэг ашигт малтмлын нөөцгээд олон талаас нь харж болно. Ийм учраас Монгол улс өөр шинэ хөрш орнуудтай түншлээ бэхжүүлэх хэрэгтэй. Киргиз улстай харилцсан элчин сайдын яама байгуулах, Казахстан улстай найрамдалт харилцаагаа баттгах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил залгаа оршдоггүйч Турк улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэх зэрэг нь чухал ач холбогдолтой алхмууд юм. Алтай дамсан улс орнуудыг нэгтгэж байгаа нь магадгүй Европын холбоо, Арабын улс орнуудын холбоо гэдэг шиг өөрсдийн нөөц боломжоо нэгтгэхийн тулд шийдэл олох хэрэгтэй. Түүх соёлын хэлхээ холбоог эдийн засаг, улс төрийн агуулгаар баяжуулах нь чухал юм. Монгол улс олон талаараа авгаа баян орн гэж би боддгоо. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт асар их нөөцтэй. Жишээ нь бид Өмнөд Америк, Аргентин зэрэг өөр улсуудаас малын мах худалдан авч байна. Тэгтэл 3 дахь хөрш гэгдэх монголчуудаас яагаад мах импортлж болохгүй гэж. Малын гаралтай бүтээгдэхүүн, арьс ширгээд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх олон боломж бий. Эдгээрийг шийдвэр гаргагчид болон тодорхойлогчдод хүргэх, тэдэнд санаачлаг дэвшүүлэх нь чухал юм. Хүчтэй засаглал хүртээмжтэй институт бүх төвшөнд үр дүнтэй ил тод хариуцлагатай институтыг хэвшүүлэхин сэдвт нэгдсэн хэлэлцүүлгээр хүчтэй засаглалыг хөгжүүлэхэд бүх нийтийн оролцоог хангаж шударга өр өгөөжтэй засаглалыг бий болгоно гэсэн санааг хөндлөө. Панелистуудын зүгээс бүгд найрамдах Солонгос улсын Бан Ки Мун сангийн гүйцэтгэх захирал Ким Сук хүчтэй тогтвортой засаглалыг бий болгоход институтуудын хамтын ажиллагаа чухал гэж онцолсон бол Rio Tinto Group-ийн хууль засаглал компани эрг эрхлэх газрын дарга Изабель Дэшам хүчтэй засаглал өр өгөөжтэй институтыг бий болгоход бизнесийн хувь байгууллагууд хэрхэн оролцох талаар хөндөж өөрийн байгууллагатаа бий болгосон бизнесийн шударга байдлын төвдөө очиж үзхийг зөвлөж байна. Анкарагийн Илдрийн Биязит их сургуулийн тэнхимийн эрхлэгч
Yilmaz Bingöl дэлхийн дахины ерөнхийлөгчийн засаглалтай 50 гаруй улсаас Турк улсын ерөнхийлөгчийн засаглал үр дүнтэй сайн засаглал гэдгийг онцлсан бол Стамбулын Медениетийн их сургуулийн техникийн профессор Эдил Түнчер Килаус Турк улсын зүгээс олон улсын институтийн хамтын ажиллагаанд Аз болон дэлхийд даяар идэвхтэй оролцдог гэд Монгол улсыг энэхүү хамтын ажиллагаанд нэгдэхийг уриалсан. Бүс нутагтаа инх тайван амар амгалан байдал хамтын хөгжлийг зогцлоохын тулд ямар нөөц боломж байгаагаа тодорхойлохоор орон орны судлаачид хэлэлцлээ. Шийдэл гарцыг ч санал нэгтэйгээр дэвшүүлцгэлээ. Салбар хилцүүлгийн үеэр миний хувьд өнгөрсөн үеийн нийтлэг үнэт зүйлсийг үргэлжлүүлэн хадгалж нэгдмэл байдлаа хадгалах нь чухал гэдгийг онцлон олж харлаа. Дүгнэлт хэсэгч гэсэн энэ санаанаас төдийлөн хазахгүй болов уу гэж таамаглаж байна. Бүс нутгийн энэ санаачлагыг Монгол улсын их хурлаас дэвшүүлж парламентын тэргүүлэгчийн манлайлалаар 2 дахь удаага зохион байгуулж буйн юунаас илүү ач холбогдолтой юм. Яг унгарчууд алтай оролцох гин тохай хариулт өгсөн. Яг гэвэл бид нэр чигсэн одоо манай өвөг дээдэс хүнүүчүүд бас одоогийн Монгол одоогийн алтай нороонаас гарч нүгээд Унгарт орсон гэж байна. Тэгээд бид нэр бараг 2000 жилийн турш яаж нүүдлийн соёлын иргэншил хил зэвсэг улсын тогтолцоо анд бололцох ёс гэдгийг хадгалсан. Тэгээд одоо ч хүртэл бид нэр хоорондоо яг ийм ах дүү харилцаатай байна гэдгийн тухай маш гоё илтгэлүүдийг сонслоо. Тэгэхээр өнөөдрийн энэ хилцүүлгийн гол одоо ач холбогдол үр дүн бол тэр түүх соёлын тэр улбаа өнөөдөр бид нар энэ Алтай бүс нутаг дээр бас энийг орчин үеийн одоо энэ нийгэм эдийн засаг улс төр тийм ээ соёлын харилцаанд яаж одоо бас энэ харилцааг сэргээж болох уу тийм ээ Алтайг тойрсон одоо улс орнууд одоо яаж хамтарч ажиллах уу тийм ээ хамтарсан одоо бие биендээ хэрхэн нөлөөлж одоо түүх соёлын улс төр эдийн засгийн тийм ээ одоо энэ харилцаагаа тэр уламжлалтаар яаж сэргээх вэ гэдэг дээр одоо асуудлаа өнөөдөр бас нэлээд ярьлаа. Бүс нутгийн улс орнуудын түүх соёл шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд энэ удаагийн чуулга уулзалт өндөр ач холбогдолтой Алтай судлалын олон улсын чиг хандлага салбар хилцүүлгийн оролцогчид онцолж байлаа. Зөвхөн газар зүйн байршлаар хязгаарлагдах бус төөрөө нийгмийн бүлгүүд эдийн засгийн болон нас хүйсийн хүрээллээр оролцоог жигд хамруулж доктортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх уламжлал оюун сэтгэгүйн онцлог нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулах боломж бүрдэж буй гэдэгтээ тэд санал нэгдэж байсан юм. Олон улсын алтай язгуурын хэлнүүдийн судалгаа сэдвт салбар хилцүүлгийн үеэр Бонны их сургуулийн алтай судлаач Атила Матефи Монгол Унгар хэлний харьцуулсан судалгааны талаар сонирхолтой илтгэлээ тавьсан бол Туркээс чуулга уулзалтад 2 дахь удаага оролцож байгаа Измир Катип Чилеби их сургуулийн Хүмүүнлэгийн нийгмийн ухааны факультетийн декан профессор доктор Шабан Дован Алтай дамсан улс орнууд дундын хил зохиох боломжтой гэсэн саналыг дэвшүүллээ. За доктортой тогтолцоо гэдэг маань бол англи хэлээр бол одоо strong institution гэсэн юм ойлголт бол байгаа. За тэгээ энийг бол одоо institution гэдгийг бол бид нар бол тогтолцоо энэ маань бол бүхэл бүтэн тогтолцоо юм а гэдэг юм юугаар бол одоо авч үзсэн юм шиг байна. За strong гэдгийг бол мэдээж бол энэ бол доктортой гэдэг. Одоо энэ бол шинэ одоо нэр томьёо, шинэ үг бол гарч ирж байна л да тийм ээ. Доктортой биш, доктортой гэдэг нь энэ маань бол зогсон хөшин гэсэн үг биш. Ер нь бол үргэлжилт хөгжил бол одоо үргэлжилж байгаа гэсэн ойлголтыг хүрээнд энэ доктортой гэсэн үгийг бол шинээр бий болгож байгаа болов уу гэж ойлгож байна. 16 17 дугаар зууны үед бол дэлхийн одоо ард түмнүүдийн хэл соёлыг харьцуулан судлах явцад тухайн бүс нутагт орших ард түмнүүдийн хэл соёл бол ямар нэг байдлаар бол хоорондоо нийтлэг төсөөтэй байсныг бол олж тогтоосноор бол Алтай хэл гэдэг юм ойлголт одоо бий болсон байдаг. Алтай одоо энэ хэл соёлыг өргөн утгаар бол номхон далаагаас одоо Унгарыг тал нөхд хүртэл хамрах энэ бүс нутгийг хамардаг бол яг уу баг буюу дунд хүрээнд Монгол төрөх хэл, манж түнгэс хэл үүн дээр Солонгос, Япон хэлний хэл соёлын холбоог бол нийтлэгийг бол Алтай хэл буюу Алтай дансан ард түмнүүдийн хэл соёлоо гэсэн юм ойлголт бий
Mesela dil var. Алтай бүс нутгийн орнуудын хил соёлын цаана ураг садан засаглалын хэлбэр, төрийн бүтэц, зохион байгуулалт, шударга ёс, хууль цөм дагалдан хамт оршдог. Бүс нутгийн өв уламжлал, соёл иргэншлийн төв гэгдэг учраас Монгол улсыг энд онцолж байгаамаа. Çok önemli. Neden çok önemli diyeceksiniz? Төв Аз ба Монгол улсын түүхэн харилцаа уламжлал сэдвт салбар хэлэлцүүлэхийн үеэр Измир Катиб Челеби их сургуулийн олон улсын төсөл Erasmus зохицуулагч доктор Мехмет Эмин Бакей Erasmus хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Тус хөтөлбөрийг Европын албанаас санхүүжүүлдэг бөгөөд боловсролоор дамжуулан Европ болон бусад орны мэргэжлийн хувь хүний хөгжлийг дэмжиж, улмаар тогтвортой өсөлт чанартай ажлын байр, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулах, инновацийг дэмжих боломж гэдгийг тэрээр онцоллоо. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн Европын албаны улс орнууд төдийгүй бусад улс орн, тухайлбал Монгол, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Япон зэрэг орнуудад хамтарч ажиллах боломж олгодог гэдгийг мөн тодтогсон юм. Эрдэмтэн судлаачид Төв Азийн улс орн, үндэстэн угсаатан болон Монгол улс хоорондын харилцааг олон өнцгөөс харуулсан баялаг агуулгатай илтгэлүүд танилцуулахын сацуу түүхэн болон уламжлалт үнэт зүйлс судлалыг орчин үеийн хөгжлийн хандлага, технологийн дэвшил, нийгмийн харилцааны суурь зарчмаар нөхцөлдүүлэн байнгын түншлэл, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх учиртай хэмээн санал нэгдэцгээж байв. Böyle bir şemsiye altında Энэ бүсийн улс орнууд нь нийтлэг үнэт зүйлс бүхийн нэгэн дээвэр доор Монгол Улсын их хурлын даргын санаачилгаар дахин нэгдэж байгаа нь туйлын чухал юм а. Эртний цагт хаад түшимдүүд төрийн үйл хэргийг хилэлцэхийн өмнө эрдэмтэн мэрэгдийг заавал цуглуулдаг байж. Тэднийг хооронд нь мэтгэлцүүлж, хилэлцүүлж, зөвлөлддөг байж. Шуудхан хэлэхэд Монгол Улсын их хурлын дарга өнөөдөр үүнтэй яг адилхан үйл ажиллагааг зохион байгууллаа. Алтай бүс нутгийн улс орнуудын шинжлэх ухаанчид, судлаачдыг нэгэн дор цуглуулж чууллаа. Цаг үеэ болсон сэдвийн дор эрдэмтэн судлаачдын саналыг сонсож, шийдэл хайж, хамтдаа хилэлцсэн нь тунчиг үр дүнтэй боллоо гэж бодож байна. Дэлхийн өнцөг булан бүрээс нийгмийн өөр бүлгүүдийн төлөөлөл хамтдаа тогтвортой хөгжлийн хамгийн чухал зорилгыг дэвшүүлэн хилэлцэж байгаа нь энэ арга хэмжээний үр дүн цар хүрээг тодхон харуулж байна. Ингэснээрээ үндэстэн дамнсан нэгдмэл зорилго бүхий түншлэл, хамтарлыг үүсгэж чадлаа. Улс төрийн манлайлагчид, төрийн бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн байгууллагууд гээд үндэстний хэмжээнд төдийгүй олон улсын түвшний төлөөллүүдтэй хамт оролцож байгаадаа миний хувьд баяртай байна. Дэлхийд даяар шин тоглогч оролцогчдод боломж олгож глобал түвшний засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг татан оролцуулах шаардлагатайг нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгч Тапа Мишра илтгэлийнхээ үеэр тодтогсон. Thank you for this question. Энэ удаагийн олон улсын чуулга уулзалт идэвх наачлаг эрч хүч дүүрэн үргэлжилж байгааг харж байна. Доктортой хөгжлийн 16 дугаар зорилт бол хөгжлийн хөтөлбөрийн нийт 17 зорилготой бүгдтэй нь хамааралтай. Цөм амин сүнснэ гэж хэлж болно. Тийм учраас зөвхөн айл нэг улс орон бүс нутаг төдийгүй даян дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Бид энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал цаашдын бүх ажилд том түлхцүүлнэ. Ирэх 9 сард дэлхийн томоохон гөрнүүдийн удирдагчид дээд хэмжээний уулзалт хийхээр товлсон. Энэ уулзалтаар 16 дугаар зорилтын биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч хэрэгжилтийг хурцсахад илүү анхаарал хандуулах юм. So I think it's a really great opportunity to bring together lots of different pieces. Өөр улс орны салбар бүрийн төлөөлөлтөй хамт энэ чухал сэдвийг хөндөж байгаа нь маш том боломж гэж харж байна. Би хилцүүлгийн үеэр тогтвортой засаглалтай холбоотой асуудлыг дэвшүүлсэн. Олон улсын засаглалд ялангуяа хөгжиж буй орнууд оролцоогоо түлхүү нэмэгдүүлэх хандлага ажиглагдж байна. Тэд дуу хоолой, хувь нэмрээ улам бүр эрчимжүүлэхийг зорж байна. Хамтын амжилтын хамгийн чухал нь энх тайван бас тогтвортой байдал гэж би боддог. Ялангуяа тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд авч үзэхэд шүү дээ. Заримдаа эдгээр зорилгын бодит хэрэгжилтийг хэмжих, үр дүнг тооцоолоход бэрхшээлтэй мэт санагдаж байж болох юм.
Гэхдээ үүнээс илүү улс орнуудын бодиттой үйл ажиллагаа, хүчин чармайлт, тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй засаглалууд болон харилцан адилгүй систем, тогтолцоонууд хэрхэн нэгдэж урагшилж байгаа нь чухал. Чухамхүү үүнийг бид хамтдаа энд хэрэгжүүлж байгаа нь тун сонирхолтой боломж мөн. Ийхүү үндсэн болон салбар нийт 9 чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж хэрэгжүүлж буй онцлог, туршлага, ололтоо хуваалцахын зэрэгцээ 2030 он хүртэл доктортой хөгжлийн зорилгуудаа хүрэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих явдал нэн чухал болохыг сэдв бүрийн дүгнэлтэд хөндөж байв. Шин сорилт эдрээд асуудлууд давхцсан энэ цаг үед даян дэлхийн инх тайван шударга ёс тогтвортой тогтолцоог бэхжүүлэх нь бүх асуудлын үндэс хөгжлийн нэн чухал тулгуур болохыг Улсын их хурлын гишүүн Хууль зүйн байнгын орооны дарга Цогтбаатар хаалтын үгэндээ дурдлаа. Мөн чуулга уулзалтыг дэмжин оролцсон Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар болон оюу толгой компанид гүн талархал илэрхийлэв. Дэлхийн нийтийн өмнө тулгамдж буй олон эдрет асуудлууд давхацсан ийм цаг үед доктортой хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байлаач бүх нийтийн инх тайван шударга ёс Батбэх институтыг бэхжүүлэх нь бүх улс бүх асуудлын үндэс хөгжлийн нэн чухал тулгуур болохыг дахин онцолж байна. Хил, соёл түүхээрээ өн эрдэнэс холбогдсон улс үндэстнүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо 2 дахь удаага цугларч дэлхийн бөмбөрцгийн өргөрөг дагуух Солонгосын хоогоос Бага Азийн хоог хүртэлх бүх бүс нутгийг хамрах алтан язгуур соёлын талаар инх тайван, шинжлэх ухаанч, бүтээлчээр хэлэлцэж цаашдын хөгжлийн чиг хандлага, доктортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний төвшөнд хэрхэн хамтран ажиллахаа нээлттэй ярилцаж тодорхойлсон арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Төөрөө эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн доктортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилтийг түргэсэх гэж чиглэсэн Алтай дамсан доктортой байдлын яриа хэлэлцээ, чуулга уулзалт нь бүс нутгийн идэвхтэй хамтралыг бэхжүүлж түүний дотор Монгол улсын энхийг эрхэмлсэн нээлттэй олон тулгуурт бие даасан гадаад бодлогын мөн чанарыг дэлхийн нийтэд дахин тунхаглалаа. Эргэлт эгзэг айлалан давхцсан эдүгээ цагт эрх ашигын эренбийг алдагдуулахгүй үндэсний ив нэгдэл шударга ёсны зарчмыг чандалж хэмээн дэлхийн дэг журмын өөрчлөлт хийгээд тэр бүхний сөргөнөлөөг багасгаж эрсдэл сорилтыг хор хохиролгүй даван гарах боломжтой гэдгийг энэ удаагийн чуулга уулзалт харууллаа.